Чиний хувьд Солонгос хүнээс ингээд суралцсан тийм онцлог шин чанар ер нь юу байна? Тийм байна уу? Би солонгосчууд яг нөө ажлын ачаалал Дааж сурсан. Тэгээд Монгол хүм ажилладаг хямдруулаад өгмөг гэдэг нэг тиймэрхүү зас нэг зан гаргаад идэг юм. Тэгээс ингээд аль аль талбай. Манай дүүгийн шүд өвдөд тэгээд санаандгүй одоо тэ танай энэ зүрэг дагуулад орсон. Тэгсэн чинь Монгол совилогч байжсэн. Би тэгээ гайхаад хөөе Монгол совилогчтэй мөн гэдсэн чинь зөндөө байгаа шүү дээ гэдгсэн байхгүй юу? Тэ. Намайг би Стефенскийн шопинг центр дээр байрлал хоёр давхрынхан Green Dance гэх шүдний эмэгтэй зөвлөгчөөр ажилладаг. Hi. She's so good at dance, yeah. Яг мэрэгжил нь яг юу яг миний мэрэгжил болохоор шүдний эрүүл ахуйч. Шүдний эмччин болохоор ингээд хорхоо идээд өвчлөлийн дараа шүдний эмчилдэг штэ. Одоо шүдний эрүүл ахуйч гэхээр одоо урьдчилан сэргийлдэг хүн байхгүй юу? Солонгост одоо тэр чиглэлээр сурчаад те өөр улсад бас сурчаад тэгээд энэ дээрээ үргэлжлүүлээд ингээд шүдний эмнэлэгт ажиллаж байгаа. Ийм охин байгаа. Тэгээд за ер нь энд ингээд Ирланд анх ирэхдээ шууд ингээд шүдний эмнэлэгт ажилд орно гэж бодоод ирсэн үү? Эсвэл зүгээр ингээд орчих боломж байгаа болов уу гэж бодоод ирсэн үү? Ер нь анх яг яаж одоо тухайлбал энэ чиглэл рүү орсон бэ? Энэ ажлыг хийж гисэн бэ? Тий, Ирланд. Ирландд болохоор яг эхэндээ бол нэг амар хилээ сайжруулж байгаа болох байхтаа гэж ер нь бол бодож илээс. Тэгээд ер нь эртнээс хойш нэг Индид гээл янз бүрийн ажлын юугаар ингээл CV-г явуулаад байдагсан. Тэгээд эхэндээ жоохон бас хэл мэл ч гэсэн бас ойлгохгүй болохоор бас өөртөө амар итгэлгүй байдагсан. Тэгээд тэгээд сүүл нэг эмнэлэгт ингээд ажиллаад эхлэхээр тэгээд тухайн юунаасаа одоо ингээ эмнэлэгт ажиллаад нэг удаа ажиллаад эхэлчихээр цаашдаа ер нь иймэрхүү байна гэдэг юугаа ингээд нэг тодорхой хэмжээгээр мэдчихэж байгаа байхгүй юу. За иймэрхүү эмнэлгүүд нь ер нь иймэрхүү л юм байна да гэд. Тэгэл ер нь зараар харж байгаа л ирсэн дээ. Зараар л ер нь өөрөө интернетээр CV-г тэнд явуулаад тэгэл тэнцэнээс нь холбоо барихаар очивол заал. Тэгээд үннээс өмнө нас нэг өөр ганц хоёр эмнэлэгт ажиллаж байсан. Монголоос ингээд магадгүй шүдний эмч мэрэгчлээ залуу ирж гэнэ гэж бодъё л да энэ бас тий. За тэгээ ингээд чамтай адилхан ингээд бас мэрэгчлэр ажиллаж үзхийг мэдээж хүсэж байгаа тий. Тэгвэл гол ингээд тавигдах шаардлага нь юу байх вэ? Монголын одоо тэр сургуулийн диплом минетрээ сурсан юм хүлээн зөвшөөрөгдөх юм. Эмчээр бол хүлээн зөвшөөрөгдөх. Тэгэхэд айгүй хэцүү яг хүлээн зөвшөөрүүлж болно. Гэтэ тэр хүнээс тодорхой хэмжээний шалгалт нэг юу гарна л та. Хичээл зүтгэл шалгалт өгөх хэрэгтэй болно. Өөрийнхөө одоо дипломыг эмнэлгийн диплом гэх бүх юмаа тэнцвүүлэх хэрэгтэй болно. Тэгээ шалгалтанд тэнцээд эмнэлгийн айсан эмчлэг хэрэгтэй байж ич нэг эмч шинэлээ. Тэрнээс шууд эмч хийхгүй. Одоо энд бол дандаа хараад хахад гадаадын одоо сувилагч хотуудын дандаа л гадаадад тэр улстай бол эмч байсан. Тэгсэн мөртлөө энд ирээд ингээд нэг айсан нэг юу эмчлэг эрхний юугаас зөрөөгөөс болоод ингээд зүгээр сувилагчаа ер нь хийдэг гэх юмсэн. Гадаад хүмүүс нь. Тэгээ яг үнэхээр Европтой сургууль төгссөн бол ингээд үнэлэгдээд ирчтэй юм лээ. Сувилагчаар ажиллахыг хүсэж байна гэж бодъё. Монголд одоо эмчээр төгссөн тий. Тэгээ энэ дээрээ сувилагчаар ингээд ажиллахыг магадгүй яг чамтай адилхан юм сувилагчаар ажиллахыг хүсэж байна. Гол ингээд шаардлага ингээд магадгүй чиний ингээд ажилласнаар юу байсан тий. Юун дээр анхаарвал одоо магадгүй ингээд арай илүү амжилттай аплай хийх бол миний бодлоор мэдээж их тодорхой хэмжээнд хэлээ ойлгодог байх хэрэгтэй. Яг нь мэрэгжлийн хэл болохоор амар сүртэй ингэ яриад байхгүй ч гэсэн тодорхой хэмжээнд нөгөө хүний юу хэлж байгааг ойлгодог те. Ийм ялангуяа хамгийн их юм нь миний бодсон юм туршлага юм уу? Ажлын experience тийм туршлагатай байх юм бол тэр хүнээр хэлүүлээг өөрийнхөө хийх гэж байгаа энэ хүн юу хийж байгаа гэдгийг мэдж байгаа. Энэ имчилгээнд юу хэрэгтэй вэ? Яах вэ гэдгийг угаасаа мэдж байгаа. Тэгэхгүй ингээд зүгээр төгсч ирчээд би мэрэгчлэрээ ажиллана гэх юм бол юм болохгүй шүү дээ тий. Яагаад гэвэл нэг тодорхой хэмжээний
туршлагатай ээж юм харсан юмтай ээж энэ хүн ийм хийх гээд байгаа юм энэ хүн ийм ингээд тайгаа ингээд ийм имчилгээ хийх юм бол би энэ хүнд юу бэлдэж өгөх хэрэгтэй вэ? Энэ хүн ингээд ийм имчилгээний тулд би энэ хүнд юу гэж яаж хэлж яах хэрэгтэй юм бол гэдгээ нэг тэр чинь хийж үтсэн байж л мэдэн шүү дээ өөрөө мэдэрсэн байж ч. Тэгэхээр ажлын экспириенс л юм. Green implant. Нэрээс одоо тэр хаягн тэгж байгаа ч гэсэн яг өөрснөө бол Green Dental гэдэг Google дээр харах гарч ирдэг. Green Dental гэдэг дэмлэг байдаг байгаа шүү. Тэгээ хамгийн гол давуу тал нь болохоор Монгол совилогчтой. Тэр нь хамгийн гол давуу тал. Тэгээд магадгүй ингээд та даавланд байж чад шүдний имлэг хүмүүлгэний л асуудал байдаг шүү дээ. Эрүүл мэндийн асуудал. Тэгээд Green Dental гэдэг одоо бас энэ имлэгийг зүгээр зориод ирж болно өстэй тий. Болно шүү. Тий, болоод ирэх юм зориод ирэх юм бол манай намун гэдэг охин байдаг. Бас нөгөө зарим хүмүүс чинь бас хил усны асуудал байгаа шүү дээ тий. Гадаад улс их оронд амьдарч байгаа хүмүүс янз бүрийн асуудал бэрхшээлтэй. Тэгэхээр бас сайхан Монгол зөвлөгчөөс ингээд зөвлөгөө мэдээлэл аваад тэгээд ингээд өөрчлөж болно болох юм байлаа шүү дээ. За, хамгийн гол нь Green Dental гэдэг намууны эмнэлэгт болохоор өөр бас монгол охтууд ажилладаг. Тий, надаас Ямар юу хийж ийн ер нь? Тэг маань бид гурлаа л адилхан яг зөвлөгч идэг. Тийм. Яг заримдаа манай нэг охиныг хэлнэ айгуу сайн. Би тэрийнхээ одоо намааг одоо амар сайн ярьдаг. Амар тийм тэр охин маань болохоор ресепшн дээр хаяад асуудаг. Тэгээ утас аваад захиалга ингээд нөгөө нэг юу хийгээд хүмүүстэй ингээд ойлголцоод тиймэрхүү байдлаар бас. Нэг ресепшн охин бол байдаг. Гэхдээ хаяад ингээд ер нь солигчаа чигээд ресепшнист чигээд. Тэгээд одоо ингээд би яг юу ингээд хувийнхөө хувьд юу ажиглаж байна вэ гэхээр манай монгол залуучууд яг энэ улсад бас янз бүрийн салбарт ингээд орцсон санагдаж байгаа байхгүй юу? Яагаад гэх юм бол би одоо тухайлбал ингээд эрүүл мэндийн салбар тэр цумаа ингээд шүдний эмнэлэг дотор ингээд 2-3 монгол хүн ажиллана гэж би бодоагүй байсан байхгүй юу? Яагаад одоо манай дүүгийн шүд өвдөд тэгээд санаандгүй одоо тэ танай хэлбэрээр дагуулад орсон тэгсэн чинь монгол совилогч байжсэн. Би тэгээ гайхаад хөөе монгол совилогчтой мөн гэдсэн чинь зөндөө байгаа шүү дээ гэдгсэн байхгүй юу? Тэ. Энд ирээд би одоо жил харахс болох гэж байна. Тэгээд таалагддаг юм хэм бол яг хуу Европ орн болохоор ингээд соёл тэгээд дээрээс нь хүмүүс ингээд Европ хүмүүсийн нээлттэй байгаа байдал ингээд тийм байдал нь бол гоё яагаад. Гэтэ тэрнээсээ илүү бас надад намайг жоохон санаа зовоодаг зүйл маань гэх юм бол ингээ энд амар олон гадаад хүмүүс байдаг. Тэгээд ингээ цагаач болон янз бүрийн ингээ улс орны хүмүүс байдаг болохоор ингээ хэрэг төвөг тиймэрхүү зүйл амар их гэдэг нь надад жоох ингээ тохгүй байлгадаг. Ягаад гэвэл ингээ гадар мадар явахад тинейжерс гэдэг нэг том проблем байгаа шүү дээ ер нь. Ерөн зүгээр шүү дээ. Одоо чи ингээ Солонгост ажиллаж байсан хүн байна. Тэр цумаа эрүүл мэндийн салбарт ингээ ажиллаж байсан хүн байна. За, Солонгос шүдний эмнэлэгт ингээ ажиллах заяа. Энд яг ингээд шүдний эмнэлэгт ажиллахад авж байгаа ингээд цалин мөнгөнийх нь ялгаа хэрэг байдаг вэ? Нэг тийм амар сүртэй бол юу гарахгүй. Зөрүү гарахгүй юу л адилхан дөө. Тийм. Яг дунджаас нэг жоохон дундаж л юм да. Энд болохоор нэг Солонгост болохоор яг хөө ингээд сараар цалинжиж байгаа ч гэсэн энд ч юм болохоор нэг 7 хоногээр цалинждаг шүү дээ. Тэгэнгүүтлээ дээрээс нь такс авдаг. Солонгос такс нараа бага. Нийгмийн даатгалын мөнгө нараа бага. Энэ болохоор яг нэг бидний цаг бид нар одоо яг нэг оюутны ажлын үедтэй биш. Оюутан болохоор яг нэг оюутны 40 цагаас хойш хэтрүүлчихээр яхаарахгүй такс нэртлээд байдаг шүү дээ. Тийм болохоор 7 хоногийн такс төлж байгаа. Солонгос болохоор нөгөө сардаа нэг л нийгэм даатгалдаг ажлаас нь. Зөв. За шүдний одоо эмчилгээний үн ханш барагцаагаар хэд вэ? Одоо ингээм барагцаагаар за шүдний үзлэг бол 40 евро гэдэг. Би зүгээр цагийн ажилт юм байж тэрнийг ингээд надад ямар ч тийм ирэх мэдл авахгүй. Тийм хөнгөлөөч өгөөч гэдэг тийм юм байхгүй. Ягаад гэвэл энд альч газар эмнэлгийн үн ханш юу нэмэрхүү л байгаа нөгөө нэг. Ягаад гэвэл бид нар Монголтой харьцуулаад байдаг байхгүй хүмүүс ирчээд Монголд ингээд эн чинь хэдхэн л
мянга штэ гэд ингээд идэг. Тэр чинь Монголын цалин, Монголын нөхцөлд имлэг Монгол тийм байгаа болохоос энд ийм цалин авж байгаа, ийм нөхцөлийн имлэг байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол хүмүүс орж ирчээ шууд юу энэ чи Монголд чинь нэг юм том байдаг үстэй Монгол руу явъя гэх нэг амар тийм байж болохгүй. Яагаад тийм болохоор ингээд бас ингээд шууд тэгэл Монгол хүмүүс ажилладаг хямдруулаад өгмөг гэдэг нэг тиймэрхүү зас нэг зан гаргаад идэг юм. Тэгээс ингээд аль талдаа нэг би ч энэ имлэгийн босс бичлэг надад ямар бид нарт чи ямар тийм мэдл авахгүй. Тэгэхээр бид нэрийгээс адилхан ингээд хүндрүүлэхгүйгээр тий бас амар ойлгож үйлчлүүлэх адилхан ингээд ажил хүний нутагт ажиллаж ийж ингээд яг нь Монгол хүн байвал ингээд туслаад өгөөд гайгүй ингээд татан найдаг эмч нартай хэлээд ингээд сайн эмчтэй наваачаад тий. За яг ингээд үннийг хэлгээд байна шүү дээ. Ирланд бас ажиллаж амьдрах юм ямар хамгийн сайн найз чи ирэх гэж байгаа болохоор чи амар чин сэтгэлийн зөвлөгөө өгч байгаа байхгүй. Сайн бодож үзэх хэрэгтэй л гэж хэлэндээ. Сайн судлаад. Тэгэхгүй бол яг ингээд хүмүүсийн ингээд манай найзууд ингээд гадаад очсон ингээд зургийг хараад, постыг хараад, сториг нь харахаар тийм ч та гоё яналаад байна гэж тэгж боддог. Гэтэ энэ чинь хүн чинь тэгэл эндээ сошиал өөрийнхөө Instagram сошиал орчин дээрээ юугээл ингээл би ийм ажлыг би муухайгаа гэдгийг хүмүүгээс хэлэхгүй шүү дээ. Тийш тэр ястай үнэ. Тийм тэгэнгүүт л ингээ хүмүүс шууд ингээд энэ ингээ гадаад гараад ингээд гоё яагаад байгаа юм бэ? Энд очиод энэ шиг гоё яах юм бэ гэж ойлгоод ах шиг байгаа юм тийм. Тэр чинь бол хүн хүний нөгөө нэг одоо амьдарч байгаа орчин болоод хийж байгаа ажил тэгээ зан аашаас нь халахуулаад хийх ажлын хүртэл өөртөө ер нь л тийм болохоор ингээд сайн судлаад ер нь бол бас нэг ганцаараа ирэх гэж гин үү, хүнтэй ирэх гэж гин үү, эсвэл гэр орно ганцаараа хаана ингээд энд чинь ингээд хөвчлөл байраа түрээсэлдэг, байрны үн амир өндөр энийгээ сайн бодож ирээрээ гэж эрүүл мэндийн сайн бодож ирээрээ энд ингээд эмнэлгийн байгууллага бас тийм ингээд нэг Аз, Салбон, Солонгос, Монгол шиг тийм Азууд шиг тийм хурдан шуурхай ингээд шууд ингээд тийм биш санагдчих та. Ингээд шүдийг эмчлүүлээд ирсэн чинь энд ирээд миний шүд өвдчихлээ гэдэг байгаа байхгүй юу? Би тэрийг хэлмээр байгаа байхгүй юу? Удаан одоо шүднээ агаа удаан шүдэн дээрээ байлгах тусам илүү үйлчлдэг болохоор шүдээ ингээд тий аль болох удаан 5-4-5 минут жоохон угааж өгч явах хэрэгтэй. Дээрэс нь орчин салгидахаар нөгөө нэг хүний бие ингээд биений эсэргүүцлээ өөрчлөгддөг шиг одоо ингээд шүд ч гэсэн орчин салгидахаар өвдөж эхэлж байгаа шүү. Бас ингээд ирээд 2-3 оноод л байх. Ирээд 70 санаж чи миний шүд өвдчихлээ гэдэг байгаа хүмүүс зөндөө байдаг. Биений нөгөө нэг юу маань тэрийг хүлээж авч байгаа бас нэг шалтгаан тэрийг бас өвдөж байгаа гэж буруугаар ойлгоод байдаг. Тэгээ эсвэл ингээд нөгөө нэг дэндүү их ажиллаад тархлаа нь унаад тэгээд шүдний маань нөгөө нэг буйл маань өрөсч эхэлдэг. Тэгээд хамгийн түрүүнд витамин С, И, Е гэд олон зөндөө витамин байгаа. Тэгээд хэрэгтэй витамин, кальц болон тиймэрхүү юмнуудаа сайн угаад тархлаагаа сайн дэмжиж тэгэх юм бол нөгөө нэг шүдний өрөвсгөл маань гайгүй өрөвсөхгүй. Тэгээд ядарсан болохоор яхаарахгүй шүд маань шүднээс ахуулж өвддөг байгаа. За чи одоо ингээд Солонгост амар удсан байгаа тий. Солонгос хүмүүсийг бид нэр одоо ингээд нэг тийм ажилсагч юм уу одоо тийм хүмүүс гэдгээр нь мэднэ шүү дээ. Чиний хувьд Солонгос хүнээс ингээд суралцсан тийм онцлог шин чанар ер нь юу байна? Тийм байна уу? Би Солонгост ч яг нэг ажлын ачаалал дааж сурсан. Тэгээ дээрэс нь нөгөө нэг хүндлэл гэдэг юмыг амар сайн яс суртахуунтай хүнийг хүндэлж тийм юмыг амар сайн ингээд сурсан. За. Манай одоо Монголд ч жоохон нэг тийм хамаагүй байдаг штэ. Тэнд ч болохоор ингээ айгуугаа би энийгаа ер нь ямар ч чадандаа айгуу хүндэлдэг. Найзаас нь найзынхаа хүнд би энийгаа айгуу хүндэлдэг. Тийм хүндлэл тийм юмыг айгуу сайн сурсан. Дээрэс нь цаг барих. Тэ. Тий. Цагийг бол яг яс барьдаг. Зөв. Тийм тэгээ дээрэс нь нэг
Боловсрал амар чухал юм байна гэдгийг би сурсан юм байна. Аа. Юу боловсралтай хүн яаж ийн гэдгийг те. За. Тийм Тэгэхээр яг яагаад боловсрал хүн яаж юм? Боловсралтай хүн чинь тэгэл ер нь бол яг хүний нэг яг юмыг яс хийх гэдэг юм боловсрал гэхээс юм лүү юмыг амар яс хийх юмыг сурсан юм болов. Одоо би энийг сонгосон бол энийгээ би ингээд яг өөрийнх нь тултал сайн дэ гэдэг юмыг солонгос хүмүүс ч одоо нэг юмыг сурах юм бол тэрийг ингээд яг бүр ингээд амар эзэмшдэг. Одоо нэг юм мэрэгжил одоо ингээд яг өөрийн болгож амар эзэмшиж чаддаг юм санагдсан. Тэгэхгүй одоо ингээд өөр хүмүүс ч юм болохоор ингээд нэг тодорхой хэмжээнд 4 жил сурцсан байдаг. Тэгсэн мөртлөө бас нэг амар сайн мэдээд өгчтэй юм аа. Тийм хүмүүс зөндөөд нь штэ. Миний бодлоор солонгос хүмүүс бол яг ингээд нэг оюутан ингээд оюутнуудыг харахад яг ингээд бие даалт ингээд бүх юмаа ингээд хичээлээ яг яс хийдэг. Энэ ингээд яг энэ улсад ирчээд байна штэ. Юуг ойлгож ухамсарлаж аав? Тасан цогцох юм болов. За. Яагаад тасан цогцох гэж? Амар ингээд зөндөө олон соёлтой, зөндөө олон оюун зүрийн хүмүүстэй ингээд хамт байгаад ингээд үзэхээр бие биендээ нөгөө нэг тэгээ ялангуяа энд чинь бүгдээрээ ингээд олноороо бөөнөр амьдарч байгаа болохоор нэг нэгнтэйгээ тасан цогцсон нэгнийгаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна да. Төвчээртэй байх хэрэгтэй юм байна. Бусдын соёл бүх юмыг хүнддэг байх хэрэгтэй юм байна тий. Аха.